За өнөөдрийн гишүүд өглөөний мэнд хүргэе. Өнөөдрийн Пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаанаар 3 асуудал хэлцэх юм байна. Арц намын бүлэг бас хуралдаад Пүрэв гаригийн хуралдааны хэлцэх асуудлуудаас за өнөөдөр байгаа чинь зээлийн мэдээллийн сан, жагсаал цуглааны эрх чөлөөний тухай, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлууд байгаа. Эдгээр асуудлуудаар бас тодорхой хэмжээний санал нэгтгэх нэгдүгээрт нь шаардлага байгаа. Хоёрдугаарт нь бас зарчмын зүйл байгаа. Энэ нь өөрөө ер нь Монгол улсын эрх барих, төрийн эрх барих дээд байгууллага, улсын их хурлын чадамжийн тухай, улсын их хурлын зарим гишүүний бүрэн эрх ерөн хүчинтэй байгаа эсэх тухай ийм зарчмын асуудлуудаар бас арц намын бүлгөө удирдлагад завсарлага авахыг даалгасан. За саяны асуудлуудаар бид нар бас завсарлага авч тодорхой хэмжээнд байр суурь нэгтгэх ийм хэрэгцээ шаардлагууд байгаа. За тэр зарчмын асуудал гэдэг дээр өнгөрсөн 4-р сарын 25-ны ерөнхий сайдын мэдээллийн цагаар Монгол Улсын ерөнхий сайд улсын хурлын гишүүтэнд асуултанд хариулахдаа гаргаж байгаа хандлага, зөвс, байр суурьуд, саяны зөв зарчмын гэдэг зүйлүүд энэ өөрөө нэг хүмүүсийн хоорондын харилцааны асуудал төдий бас биш юм а. Монгол Улсын их хурл үндсэн хуулиар Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, Монгол Улсын засгийн газар улсын хурлаас томилогдож, хуулийн хэрэгжилтийг хангаж, хуулийн хэрэгжилтийг улсын их хурлд тайлагнах үүрэгтэй ийм байгууллага. Энэ байгууллага ерөнхий сайд болоод ер нь өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны албан хаагчдаас удаа дараа гарч байгаа хариуцлагагүй мэдээллүүд, дутууд үлбэг мэдээллүүд, олон зүйлүүд дээр арц намын бүлгийн зүгээс бас тодорхой байр суурьуудыг илэрхийлж улсын хурлын тухай хууль, улсын хурлын дэгийн тухай хуулиудад тодорхой нэмэлт өөрчлөлтийн саналуудыг бид нэр өнгөрсөн сарын туршид боловсруулад ажиллаж ирсэн. Энэ өөрөө улсын их хурлыг чадамжтай үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ард түмний төлөөлөл гэдэг энэ хүрээнд нь ажиллах энэ ажлуудыг бид нэр бэлтгээд улсын хурлын дарагтаа бас санал солилцоод өргөн барих цаг бид нар хүлээгээд ингээд ажиллаж байгаа. Тэгэд энэ хугацаанд гарч байгаа энэ удаа дараагийн үйлдэлүүд ерөнхий сайдын тодорхой байр суурьуд бол үнэхээр бас энийн дээр арц намын бүлэг хуралдаад энэ бол ёс зүйн асуудал одоо төдий гэхэд хэцүү. Тэгэд улсын хурлын гишүүнээс бас болоод улсын хурлаас тодорхой хэмжээнд уучлал гуйх ёстой гэдэг ийм байр суурийг гаргасан. Ийм учраас бас арц намын бүлгийн зүгээс бас энэ үйлдэлийг бас хийхийг шаардж байгаа. Тэгээ арц намын бүлгийн зүгээс эдгээр асуудал дээр 3 хоногийн ажлын 3 хоногийн завсарлага өгнө гэж улсын хурлын даргаас хүсэж байна. Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанд байгаа хүний эрх чөлөөний илтгэлийг бас энэ цаг үеийн бас чухал асуудал учраас үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хүний эрхийн илтгэлээ сонсоод санал дүгнэлтээ гаргаад явах нь зүйтэй байхаа гэдэг ийм байр суурьтай байгаагаа бас илэрхийлье. За цогтөрөл дарга улсын их хурлын тухай хуулиар 31-5 дээр нэгдсэн болон байнгын дэд хорооны хуралдааны үед тухайн хилцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авна гэсэн хуулийн заалт байж байгаа. Тэгэхээр таны ярьж байгаа асуудал чинь яг хилцэж байгаа асуудалтай холбогдож байгаа зүйл алга шүү дээ. Тэ. Тэгэхээр яг одоо та дахин тодруулж хэлээж яг хилцэж байгаа асуудалтай холбогдуулж завсарлага өгөх боломжтой. Тэгээ нэг дэх асуудал бол зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн асуудал байна. Тэгээ завсарлагыг бол зөвхөн хилцэж байгаа асуудалтай холбогдуулж байгаа учраас нэг дэх асуудал нь зээлийн мэдээллийн сан, хоёр дахь асуудал нь жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай, гурав дахь асуудал нь Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 24 дахь илтгэлийг хэлцэнэ. Дөрөв дэх асуудал нь эрүүл мэндийн даатгалын сангийн, даатгалын үндэсний зөвлөлийн даатгалагчийн төлөөлсөн гишүүнийг томилох чөлөөлөх тухай асуудлыг хэлцгээр байгаа. За та нэг тодруулж хэлье. Цогтөрөл даргын микрофоныг өгье. Сая би хэнд нь уулна хэлсэндээ зээлийн мэдээллийн сангийн асуудал, хоёрдугаарт нь жагсаал цуглааны эрх чөлөөний байдлын тухай хуулийн асуудал, гуравдугаарт нь эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох гэдэг эдгээр 3 асуудал. Шаардлагатай бол хууль тус бүр дээр нь бас завсарлагыг хэлье. Эдгээр 3 асуудлаар арц намын бүлэг бас байр суурь нэгтгэх шаардлага байгаа. Дөрөвдүгээр асуудал хүний эрх чөлөөний талаар 24-р илтгэлийг үдээс хойш хуралдаанд байх шиг байсан. Энэ нь бас цаг хугацаанд хэлцэгтэй явах зүйтэй байхаа гэдэг байр суурьтай байна. За тэгэхээр завсарлагыг 3 хоногийн хугацаатай гэхээр даваа гарагт улсын их хурлын чуулган хуралдах шаардлагатай болно гэсэн үг шүү дээ.
Яг гоо мэдээж одоо улс төрийн намын бүлэг хэлцэж байгаа асуудалтай холбогдуулж 5 хүртэл хоногийн хугацаатай завсарлага авах эрх бол байгаа. Тэгэхээр бас энэ төрийн ажил тасралтгүй явах зарчмаач бодъё. Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн анхны хилцүүлэг, за жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн хилцэх хэсэг хилцүүлгийг бол улсын их хурлын чуулган дээр бүрэн хийсэн, гишүүд асуулт асуусан, хариулт авсан, гишүүд бас үгээ хэлсэн байгаа. Өнөөдөр бол зөвхөн санал хураалт явагдах ийм нөхцөл байдалтай. Тэгэхээр эдгээр асуудал дээр ардчилсан намын бүлэг оролдож саналаа нэгдэх шаардлагатай гэж үзэж байгаа учраас зээлийн мэдээллийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хилцүүлгийг үргэлжлүүлэн явуулах асуудлыг нэг өдрийн завсарлага өгье. Нэг өдрийн завсарлага. Маргааш үргэлжлүүлэн хэлсэн. За хоёр дахь асуудал. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлцэх хэсэг хилцүүлгийг бас бүрэн хийсэн байгаа. Асуултаа асуусан, хариулт авсан, үгээ хэлсэн, санал хураалт явагдахаар байгаа. Тэгэхээр нэг өдрийн завсарлага өгье.